За хай зүгч. Хай. Сайн сайхан юу вэ да? За 50 да. Тэгээд 100 болоод сайхан байна. Одоо илүү нартай болоод нар гарч эхлэе. Дулаан ороод энэ бол гоё болж эхэлж байна. Ойрдос сайхан дулаар гал. Ааха. Тэрт ойрд дугаараа бичиж ойлоос жоо утсан байна тэгэхээр. Finally дугаараа бичиж байгаа баяртай байна. Өнөөдрийн сэдв болохоор юу вэ? За өнөөдрийн сэдв маань болохоор биднээс resilience буюу ер нь асуудлыг даван туулах чадвар, асуудалтай бид хэрхэн нүүрс тулах вэ? Асуудалтай уулзраад биднээс яаж хэрхэн асуудлыг давж гарч чаддаг тийм сэтгэл зүйн одоо манайхаар сэтгэлийн хаттай байх вэ гэдэг талаар болохоор ерөөдөө ярилцаагаа resilience гэдэг зүйл дээр илүү өрч тээ. Тэгэхээр үүн дээр зүч. За resilience бид нэр монголоор бол сэтгэлийн хат гэж орчуулах хэлбэг манай СИ сургуулийн дээр сэтгэлийн хат гэж орчуулж заадаг. Өөдлөөсөө бас уяатан байдал гэж хэлж болох бах тийм. Бид нэр сэтгэлийн хат гэхээр зарим тохиолдолд ташаа ойлгодог зүйл нь ерөөсөө огт унахгүй, нугарахгүй байх, ганхахгүй байх тухай ойлгодог. Гэтэл resilience буюу уяатан шинжин сэтгэлийн хаттай юунд нэдэг вэ гэвэл нугарч болно, унаж болно. Гэхдээ түүнээсээ босч ирдэг. Босч ирэхдээ өмнө байснаасаа илүү одоо хүчрэхээр илүү ухаалгаар босч ирдэг. Энэ чадварыг хэлж байгаа тийм. Тийм миний нэг айгу энэ дээр гоё жишээ авах дуртай зүйл нь юу гэдэг вэ гэхээр биднээс нөгөө юу байдаг шүү дээ. Голдоо нөгөө нэг дондогмаа шиг болохоор нэг юу байдаг шүү дээ. Нэг хоёр тал руугаа ингэж яваад ойгоод байдаг нэг тоглоом байдаг шүү дээ. Заашгүй хажир чи дарангууд буцаал ингээл ер нь хөдлөөд ингэж ийш нь явангууд ингээл хөдөлж жаавал буцаал гол руугаа босоод ирдэг. Яаж ч ингээд доошлоосон буцаа гол руугаа ирдэг. Тэгээ тэрийг нөө resilience-ийг ер нь бол тэрнгүүр жишээ аваад айгу амар бөгөөд хэлбэр ойлгох. Тэгээ хэдэн ч удаа нугаларч болно. Хэдэн ч удаа доошлж болно тий. Гэхдээ гол нь тэрнээс яаж буцаж хэдүүлээ bounce back буюу буцаж нөгөө хэвийн байдалд орох уу? Яаж тэрнээс босч ирж харчих уу гэдэг нь өөрөө чухал. Харин асуудал бол мэдээж тохиолдно. Гэхдээ тэрнээс яаж буцаад хэвийн байдалд орох вэ гэдэг нь өөрөө resilience буюу сэтгэлийн хаттай байдлыг нь хэлээд байгаа тийм. Тэгээд энэ чадвар яг өнөөгийн нийгэмд ялангуяа ер нь аль ч нийгэмд хэрэгтэй чадвар болж байна л дээ. Гэхдээ миний хувьд бол яг өнөөгийн нийгэмд маш олон дайн энтэнд болж байна. Ер нь олон улсын мэдээ харах юм бол яаж одоо бид нар чинь оршин тогтноод байгаа юм бэ гэж бодох үс бараг олон дайн самуу сөргөлдөөнүүд болж байна. Дээрээс нь эдийн засгийн тогтворгүй байдал түүнээс улбаасан маш олон байгууллагууд үе таалгаа барьж байна. Тэнд хэд хэдэн хүмүүсийн амьдрал яригдж байгаа. За тэгээд тэр өргөн үйл явдлаас эхлүүлээд зөв өдөр тутам биднэрт одоо Gen Z үеийнхэн ажлаас амархан хальширж гин гэж хүмүүс ярьж байна. Эсвэл ах бод настнууд Монголын хувьд бол өдөө орон нутгийн хувьд хөдөө байгаа ах бод настнуудын хувьд аз жаргалын түвш амьдралын сэтгэл ханамж гэдэг үзүүлэлтүүд хотынхтой харьцуулахад бага учраас одоо яах вэ гэдэг асуудлууд мөн яригдж байна. Гэх мэтчлэн ингээд бүх бүлэг насны хүмүүст одоо тулгарч байгаа энэ бэрхшээлүүдийг бид нэр сэтгэлийн хатаар даван туулах, сэтгэлийн хаттай байж тисч гарах. Тэгээд эргээд ингээд илүү сайжирсан, илүү туршлагатай юм хүн болох чадвар энэ чадвар одоо яалтчгүй хэрэгтэй гэж хараад. Тэгээд хоёулаа эхлэхийн өмнө өөрсдийнхөө энэ resilience-ийг яаж амьдралдаа хэрэгжүүлж ирсэн. Яг тэр үед одоо resilience гэж мэддэгчгүй байхдаа магадгүй би чинь сэтгэлийн хатаар гараад ирсэн байж тээ гэж харах зүйлүүд байдаг шүү дээ. Тэр мэдсэн мэдээгүй нь хамаагүй ер нь ийм түүхээсээ хуваалцвал чир бод ямар түүх байдаг вэ? Тэгэхээр миний нөхцөлд болохоор энэ бол багаас л маш их асуудлуудтай нүүр тулгарч ирсэн. Тэгээд тэднээс хамгийн анх ер нь бол 7 дугаар ангид байхад надад ер нь эхэлж ирсэн. Тэгэхээр багаас ер нь бол би хөлний асуудалтай байсан. Хамгийн анх 7 дугаар ангид байж хахад маш хөлний өвчтөй болоод тэрнээсээ болоод ер нь бол тэр энцэр дээр явдаг болсон гэж хэлж болно. За тэгээд тухайн үед болохоор маш хэцүү байсан. Тэгээд сэлэнгэд би сурч ер нь бол төгссөн. Тэгээд тэнд байж хахад нэгдүгээрт тэнцвэртэй хүмүүс Монгол нөхцөл байдал ямар гэдэг вэ лээ те. Миний амьдардаг байр бол 5 давхар байшин байдаг байсан. Тэгэхээр нэгдүгээрт би дээшээ ташаахад лифт байхгүй. Тэнцвэртэй болохоор би хүссэн үедээ гарч ирсэл орч чадахгүй
байдаг байсан. Гарсан ч болохоор тэрнсийн өн зориулсан ганц ч зам байхгүй. Сургуультай явъя гэж бодоход анги болгонд овчоотой, анги болгон руу явхад анги болгон шаттай. Тэгэл ангийн өрөө болгонууд 1-т 2-т 3 давхар гээд явдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар шилжиж орох шаардлагатай болно. Тэгэхээр тэр үнэтэй явахад баг боломжгүй байсан гэж хэлж болно. Тэгэхээр ингэснээрээ нэгсэн нөө би гэрээс гарах ямар нэгдүгээрт боломжгүй болсон гэж хэлж болно. Тэгэхээр тэгснээр яасан байх нь биднээс ямарч social support буюу нийгмийн харилцаанаас таслагдсан гэж хэлж болно. За тэгээд энэ үедээ ямар хэцүү байдал надад тулгарсан юм гэхээр мэдээж ямарч биднээс бол хүн өөрөө болохоор нийгмийн амьтан. Ямар нэгэн байдлаар нийгмийн харилцаанаас биднээс тасарч эхлэхэд depression, anxiety, сэтгэл готрол, сэтгэлийн түгшүүр за тэгээд цаашаа болохоор энэ гүнзгийрсээр биднээс сэтгэл зүйн гүн хямралд орох боломжтой. Үүнээсээ шалтгаалаад амиа орлох ч гэдэм ба тий. Тиймэрхүү гэрээ гүнзгий авах юм бол бодлоод өртөг ер нь бол маш амархан боломжтой болж ирдэг. Тэгэхээр тэрэндээ мөн бусад хүмүүсийн адил би ч гэсэндээ яг тухайн үедээ мэдэхгүй гэхдээ би бол маш их сэтгэлийн гүн хямралд ер нь бол орж исэн. Өөрөө тухайн үед юу болоод байгаа мэдэхгүй гэхдээ өөртөө маш хэцүү байснаа ойлгож исэн. Тэгээд дээрээс нь амиа орлох ч гэсэндээ бодлоод маш ер нь бол орж ирдэг байсан. Тэгэхээр тэр үед ер нь бол ингээд харахад бол нэгдүгürt манай аавч гэр бүлийнхаа маань найзуудтай гэл ер нь бол чатгаараа social support миний ад дэргэд бол байсан. Гэхдээ нэг асуудал нь байсан бэ гэхээр тэднээс нэг нь сэтгэл зүйн боловсрал гэдэг зүйл нэг нь тэнч байгаагүй. Хоёрдугаар надад сэтгэл зүйн тослолцоо авах нөхцөл байдал. Яг тэгвэл би хинч надад юу болоод байгааг хинч юу болоод байгааг хэлж байгаагүй өөрөө ч юу болоод байгаагаа мэдэхгүй. Тэгэхээр өөрөө юу болоод байгаагаа мэдэхгүй юм чи хаанаас яаж тусламж авах вэ гэдгийг бас мэдэхгүй тий. Дээрээс нь тусламж авахыг хүссэн ч гэсэндээ тухайн үед хөдөө Сэлэн аймагт сэтгэл зүйн тэгж тусалцаа үзүүлэх боломж нөхцөл болцсон ч гэсэндээ ховор сэтгэл зүйч гэж байхгүй. Тэгээд тийм зүйл нэгдүгээр зайсан шүү дээ. Өөрөө юу гэдэг мэдэхгүй болохоор хаанаас тусламж хүсгээ мэдэхгүй. Сэтгэл зүйч гэж ямар зүйл ойлгохгүй дээ шүү дээ. Тэгэхээр ерөөдөө тухайн үед ингээл өөрийнхөө чатгаараа ер нь бол явдаг байсан. Тэгэхээр нэгдүгээр болохоор ер нь social support-оос тасарсан болохоор амьдрал маш аюу болсон. Маш том өөрчлөлт гарч ирсэн. Яг бол би хөл гэмтгийн өмнөх болохоор маш их social ер нь бол нийгмийн маш их харилцаанд ордог хүн байсан. Ангийн дарга байсан ч юм уу, анги дотор маш олон найзтай байсан ч юм уу, байрны найзууд, спортоор хичээлдэг, урлагаар хичээлдэг. Ер нь бол маш их актив байж байгаа. Нэг өдөр жишээлбэл гэрээс гарч чадхаа болно гэдэг бол маш том өөрчлөлт үү тий. Тэгэхээр ер нь бол иймэрхүү байдлаар миний ер нь бол ингэж сэтгэлийн хаттай болгох эсвэл ямар нэгэн байдлаар асуудлыг даван туулах чадвартай болох journey буюу аялал маань ихсэн гэж бол хэлж болно. Тэгэхээр тухайн үед ч гэсэндээ миний яг багаар өөрийгөө ойлгодог болоод ер нь бол надаа миний хувьд болохоор эдний үзүүл эхлэхэд маш их хугацаа шаардлагатай гэж хэлж болно. 1-2 жилийн турш ер нь бол өөрийнхөө нэгдүгээр insecurity-гээ давах асуудлаа хүлээн зөвшөөрөх те өөрийгөө хүлээн зөвшөөрөх үүнийгээ давж гарах те эсвэл сул талаа хүлээн зөвшөөрөөд үүнийгээ яаж даваа тал болгож ашиглах гэж гэдэг юм уу. Ер нь маш олон талаар өөрчлөлт гарах гэж маш удаан хугацаа ер нь шаардлагатай гэж хэлж болно. Одоо хүртэл минийх өдөр болгоон тий тухайн зүйлтэйгээ энэ бол ерөөдөө яг маш олон хүмүүс хэлдэг шиг нэг удаа switch хийгээл тэгэл өөрчлөгдөхгүй нь бол байнгын ер нь бол батал байдаг. Ер нь бол байнгын тулж байнгын өдөр болгон цаг тутам болгон ч ерөөдөө тулалдж идэг. Гаргасан шийдвэр болгон тий гаргасан асуудал болгонтой биднээс байнгын тулалддаг. Тогтмол ингээд биднээс үргэлж тухайн ер нь үргэлжилдэг процесс гэж хэлж болно. Тэгэхээр яг тухайн үед ингэж бол эхэлж ийсэн. За тэгээд ингээд сая түрүүнийсэн чинь нийгмийн харилцаанаас би ингээд тасарч ийсэн. За дараагийн зүйл нь юу байсан бэ гэхээр өөрийн ойлголт за ингээд хэдий би нийгмийн харилцаанаас тасарч гэсэндээ тухайн үед болохоор нийгмийн social support буюу нийгмийн ер нь бол тийм тусалж дэмжих хүмүүс болохоор надад байсан. Тэр нь болохоор юу гэхээр найзууд байсан, гэр бүлийнхэн байсан тий. Тэгээд тэгснэр болохоор энэ болохоор маш надад чухал нөлөө үзүүлж ирсэн. За тэгээ хамгийн гол зүйл нь манай ихч надад яг юу гэж хэлдэг вэ? Одоо ингээд ботхоор ер нь бол маш олон талаар ер нь бол маш олон зөв зөвлөгөөнүүд өгдөг байсан л байгаа байхгүй. Жишээл манай надад хэлдэг байсан болохоор ер нь бол ямар ч зүйл тохиолдож ирсэн болохгүй зүйл гэж байхгүй. Бүх зүйл болохоор угаасаа энд яг айгуу тийм generic сонсогдож магадгүй тий. Болохгүй зүйл болохгүй болж л таараа штий. Гэхдээ тухайн үед ингээд яг хэлдэг байсан тий. Угаасаа хүн болгоно асуудал тохиолдсон. Гэхдээ үүртэй асуудал хийх байхгүй гэд тий. Тэр тухайн ер нь бол маш их сануулж хэлдэг байсан. Асуудал хүн болгоно тохиолдно. Гэхдээ асуудал болгон хугацаатай асуудал болгон үзэг хөрвүүлж дуустдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар
тухайн үед дуусчлалтаараа гэхдээ гол нь хизээж биднээс удаан байлгүй хурдан байж болно. Уушаа байнга явж явах шаардлагатай гэдэг айгу санаалдаг байсан. Нөгөөдгөр манай ээж надад юу гэж тэр үе цагтыг байсан юм гэхээр нэгдүгээр асуудалтай чи хүн болгонд сул тал гэж байгаа. Хүн болгон угаасаа асуудалтай нүрт тулгаар нь сул тал хүн болгонд байдаг. Харин чи өөрөө сул талыг давуу тал болгож ашиглаж сурах нь болохоор өөрөө маш чухал зүйл юм аа гэдэг болохоор надад байна хэлдэг байсан. Тэгснээр болохоор миний толгой дотор маш том shift явагдсан гэж хэлж болно. Нэгдүгээр энэ яадсан мэхээр би өөрийгөө хохирогч дүрээс өргөд авч ийн гэж хэлж болно. Яагаад гэвэл яагаад надад ийм зүйл болсон юм бэ? Би ийм болчлоо штэ эсвэл би дахиад Монгол хүмүүс хэлдэг дахиад болчлоо штэ. Би хин нэгнээс энэ үгнэг өөрчлөлөөр ингээд айгу муухай байхгүй. Дахир дутуу. Тэгэхээр үгээрээ хүнийг тодорхойлсноор чи энгийн хүмүүсээс дутуу дорд гэдэг ерөөдөө нэгсэндээ тухайн амжилт төрүүлэхээр мэдрэмж өгдөг байсан байгаа байхгүй тий. Тэнгүүд энийг хамгийн түрүүнд манай ээж маань юу гэж хэлдэг байсан бэ гэхээр чи сул талаа давуу тал болгож ашиглах хэрэгтэй. Өөрийгөө хизээч чи сул гэж дутуу гэж хүлээж авах юм бол зөвлөж хүмүүсээс дутуулаа. Харин чи сул талаа давуу тал болгож ашиглах юм бол тэр нь өөрөө чи сул тал хийсээ илүү бүр давуу тал болоод чи хүнээс илүү гарахгүй маа гэхэд чи өөрийгөө сул гэж мэдрэхээ болж эхэлнэ гэж юу бол маш их сануулдаг байсан. Тэгснээрээ би илүү их ингээ одоо нөгөө хэдий би ийм байлаа ч гэсэн тэгвэл энийг яаж илүү даваа тал болгож ашиглах вэ гэдэг юм уу тий. За тэгвэл эсвэл нөгөө нэг бие өвчний юмнууд чадахгүй юм бол би илүү хичээлдээ анхаарах гэдэг юм уу. За эсвэл цаашаа болохоор би сайн нэг хэлсэнчлэн тий энэ талаа одоо жишээлбэл ийм зүйл надад хийж тохиолдог байсан бол би сэтгэлийн хаттай болохгүй байсан юм уу. Тий эсвэл ийм зүйл надад тохиолдог байсан бол би ингээд цаашаа ер нь бол баг өөртөө суулгахгүй ч ер нь бол ингээд энэ замыг илүү сонгохгүй байсан ч юм уу. Тэгэхээр нэгсэн багаар өөрийгөө хүлээн зөвшөөрч гисэн гэсэн. Одоо би нэгэнт л ийм байгаа, ийм нөхцөл байдлаа нүрд болсон. Харин одоо дараа нь би яаж чадах вэ? Тэгээд талаар юу нь явж гисэн гэж болно. Тэгэхээр нэгсэндээ ингээд багаар small steps ер нь бол чадах жижигхэн ерөөдөө зүйлээс ихсчихсэн гэж хэлж болно. За тэгэхээр хамгийн анхны зүйл нь би нэгдүгээр сургуульд явахын тулд би тагин дээр явах шаардлагатай болсон. Тэр энэцтэй мэдээж угаасаа явж чадахгүй. Нөхцөл байдал угаасаа явж чадахгүй ойлгоцсон байгаа учраас хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно. Тэгэхээр тийм учраас би тэгвэл би цаашаа яавал би энэ зүйлээс гарч чадах вэ гэж бодож эхэлж байгаа байхгүй. Тэгвэл тэр нь юу байсан бэ гэхээр тэр тагин дээр явсан сурахаас надад өөр боломж байхгүй байсан. Тийм учраас би тагин дээр явчихсан байна. Эхлээл орноосоо 0 өрөөлөө ганцаар орж чаддаг боллоо. Түүнээс өмнө нь бол байнгын тэгээ тагин дээр тэрэгцэг дээрээ суугаад хин нэг тусалцаагаар 0 ордог байсан бол эхлээд өөрөө орноосоо босоод 0 өрөөлөө таягтай явж сурлаа. Дараа нь 5 болохал ядардаг байсан. Сайжрлаа. 10 болохал ядардаг байсан. Тэгээд ядрахаа боллоо. За тэгээд хоёрдугаарт би 5 давхарт амжирдаг байсан. Тэгэхээр нэг давхараас 5 давхар руу шатаар таягтай гарч сурна гэдэг бол энэ бол маш том аялал journey тэгээ сурах зүйл гэсэн. Тэгээ 100 хэвдээ бол би тэр чигтээ юу яажсэн. Ерөөдөө тийм тагин дээр явах сургууль ер нь бол хийдэг байсан гэж хэлж болно. За нөгөө карате кид 100-га нөгөө бэлтгэл хийгээл хүчний тасал хийгээл тэрнтэй яг л адилхан би сэлэнгэд 2 хэлсгээд тийм газар байдаг байсан. Тэгээ 2 хэлсгээд газарлаа болохоор байнгын хүч оруулахын тулд би илсэн уул руу өдөр болго мөлхөж явдаг байсан юм уу тий. Яг бол би хэвтрийн дэглэмтэй 2 жил байсан болохоор миний булчингууд ямар хүчгүй явъя гэд маш тавалхаал төр байсан шүү дээ. Ядардаг байсан. Тийм болохоор яаж 5 давхраас ганцаараа буугаад сургуульд яваад тий. Тэгэл анги дотор шилжиж явдаг гэдэг ярч боломжгүй. Тэгэхээр ерөөдөө сургууль хийж эхэлсэн. Тэгээд эхлээл нэг шат ганцаараа гардаг болол 5 шат ганцаараа гардаг болол нэг давхар руу ганцаараа гардаг болол 2 давхар руу ганцаараа гардаг болол. Тэгээд энэ болохоор ер нь бол яаж байгаа юм бэхээр өөрийнхөө чи нэгснэ тархиа чи practice хийж эхэлж байгаа гэж хэлж болно. Сургууль хийж эхэлж байгаа гэж бодно. Ягаад гэвэл нэгдүгээр чи аль хэзээний хэрвээ өөрөө ихтгэл найдваргүй болоод юм хийж чадахгүйгээр итгэцэн байгаа тэр зүйлээ чи дахиж reframe буюу дахиж тэр зүйлээ бий болгох хэрэгтэй. Чадна гэж итгүүлэх нь өөрөө чухал. Тийм бол чадна гэж итгүүлдэг техникаа тухайн аль хэзээний нөгөө тогтцсон холбоос байгаа шүү дээ. За би ерөөсөө чадахгүй, би хохирогч, би ер нь бол би яагаад ийм болцсон юм бэ? Юу ч чадахгүй мэн гэснээр чи буцаж энийг устгаа дахиж шинээр бичгэнд бол чи өөртөө багаар итгэл найдвар төрүүлж болох. Тэгэхэд бол биднээс яах вэ гэхээр маш жижигхэн зүйлээс эхэлж хэрэгтэй. За би сая хэлсэн шүү дээ. Тэгвэл би баг зэргийн нөгөө нэг тагин дээр явж сурлаа. За тэгвэл 5 алхаад сурч. За тэнгуүтлээ тархичин багаар би 5 алхаж чадчих штэ гэд өөртөө суулгаж эхлэн тий. Тэгээд нэгснөө чи за би ерөөсөө эзэж авч чадахгүй гэдгээс чи нэгснөө тархийнхаа баг зэргийн ихний тэр алхам нэг тэр нөгөө нэг суур юуг нь өөрчилж эхэлж байгаа байхгүй. Би алхаж чадах юм байна штэ гэж ойлгож байна.
За тэгвэл дараа нь 5 алхам алхдаг боллоо. За 1 шат гардаг боллоо. 1 давхар гардаг боллоо. Ингэснээр бага нэгсэндөө дахиад тэгэж reframe хийгээд нэгсэндөө өөрчилж хийж эхэлж чадна гэж өөрчилж эхэлж байгаа гэсэн. Тэгэл 1 давхарлоо гардаг боллоо, 2 давхарлоо гардаг боллоо, 3 давхарлоо гардаг боллоо. Гिचгээр нэгсэндөө би ингээд өөртөө нэгсэндөө ингээд юу аж эхэлж байгаа. Дахиж reshape хийж эхэлж байгаа. Дахин бичиж эхэлж байгаа гэсэн. Тэгэхгүй өмнө нь маш удаан хугацаанд байсан би чадахгүй өөрийгөө хинч биш. Тэгээ дээрээс нь болохоор угаасаа би ямарч ингээд not worth тий наваа гэж би угаасаа хинч хэрэггүй ч тийм үү. Тиймэрхүү бодол байдаг. Гэсэн бол одоо би багаар өөрийнхөө тэр буцаж confidence би итгэл найдвар олж авч байна гэсэн. Иймэрхүү бодлоор биднес маш бага зүйлээс эхэлсээр тэгээд нэгсэндээ буцаад амьдрал болохоор авч эхэлсэн. За энэ болохоор нэгдүгürt биднес хамгийн зүйл юуснаа асуудал гэдэг бол хүн болгон тохиолдно. Тухайн маш олон төрлийн асуудал харин тухайн асуудлыг өөрөө нэгсэндээ хүлээн зөвшөөрөөд тухайн асуудлыг давж чадах арга замаа олж чадах юм бол хүмүүс яаж асуудлаас нь давж чадаад байгаа тий. Тэгэхээр хэдүүлээ багаар ийм арга замууд нь яг юу байгаа хүмүүс яаж нүүр тулаад байгаа тий гэдэг талаар ихэд илүү цаашаа ярилцъя гэж бодож байна. За 40 дээр нэмэлт асуулт зүйл хайрлах зүйл байна уу? Үгүй байсан. Чи түүхэндээ баг бүгдийг нь базаад шиг боллоо. Ер нь сонсогч нар маань чигийн түүхээс маш их зүйлийг олж харсан болов уу гэж бодож байна. Баярлалаа Чиро. Энэ зүйлийг энэ түүхээ хуваалцж байгаа. Тэгээд бүр бодлож байгаа сонсогч нарт бас илэн талангүй ярьж өгсөн тийм. Ийм түүхүүд дийлэнхтэй яригддаггүй. Яа тэгвэл одоо туулаад өнгөрсөн хүмүүст нь энзэг байдаг учраас хэцүү байдаг учраас аллах ярихгүй ганцаараа гэр бүлийнхээ найзуудтай л одоо найзууд дундаа л даваад гарчдаг. Артаас нь мэдээж ярина гэхээр бас түүгээрээ гайхуулж байгаа юм шиг нэр хүнд олж авах гэж байгаа юм шиг санагдаа тэрнээс бас зайлс хийдэг мэдчихний олон шалтгаанаар дийлэнхтэй яригддаг. Гэтэл одоо энэ зүйлийг даваа гарна гэдэг бол маш их сэтгэлийн хат, маш их төвчээр зориг байдаг хүч чадал байж байгаа тийм. Тэгэхээр маш их баярлалаа Чиро. Судалгаа харах юм бол ер нь бол нийт хүн амын 80% нь ямар нэгэн асуудлаас bounce back хийдэг гэж байна. Гэхдээ энд бол нөгөө бид нар юуг нь харах хэрэгтэй вэ гэхээр сэтгэлийн хатж угаасаа байдаг л зүйл юм байна шүү дээ биш. Хүн болгон сэтгэлийн хатад одоо амьдралынхаа турш суралцаад явж идэг гэдгийг бид нар харж байна тийм. Хүн болгон амьдралын түүхээсээ ямар онцгой нөхцөл байдалд байгаас шалтгаалаад ингээ өөрийн замналаар эргээд хүч чадлаа олж аваад гарч ирж идэг. Гэхдээ мэдээж зовлон бүр адилгүй хүн болгоны асуудал өөр учраас хин нэгний асуудлыг өөрөختөөгөө дүүцүүлээд би гараад ирсэн байхад чи ягараа чаддгүй юм. Эсвэл бага ангид багш нар бага анги дундаа ингээд багш нар чи гаргүй үлгүү мө нүдгүү мө толгойгөө мө яхаараа тэрний хийж чаддгүй гэх мэтчлэнгээр ярьдаг энэ зүйлүүд бол одоо өрөөсгөл зүйлүүд гэдгийг бид нар анхаарч байгаа хэрэгтэй тийм. Бисээ яагаад resilience өнөө үед маш хэрэгтэй байгаа тухай хайлтгаан дуртад өнгөрсөн. Гэхдээ яг Монголын жишээ рүү би хайлтгаан оруулъя. Монгол хүүхдүүдийн насанд хүрэх өсвөр насныхны нөхцөл байдал ямар байна вэ гэж сэтгэл зүйн эрүүл мэнд ямар байна гэж. За Монголын хувьд болохоор өсвөр насны хүүхдүүд ер нь гэр бүлүүд ямар чаленжуудтай онцгой саад аваануудад тулгардаг вэ гэвэл нэгдүгээр хөдөө орон нутгаас хот руу суурших эсвэл хотоос хөдөө орон нутаг руу очиж сууршдаг. Энд бол эцэг эхчүүдийн хувьд насанд хүрэгчдийн хувьд бол нэг зорилго шийдвэр гаргаад амьдралаа эрхэн авч явах уу гэдэг шийдвэр дээрээс явж байгаа учраас их хялбархан шийдвэр юм шиг санагддаг гэж магадгүй. Эсвэл тасан зохистой хурдан байж байдаг гэж магадгүй. Хүүхдүүд өсвөр насныхны хувьд бол энэ бол ерөөсөө маш шудраг бос үйл явдалтай. Найзуудаас нь салгаж байгаа, өссөн, дассан газраас нь салгаж байгаа гэх мэтчлэн. Тэгэхээр энэ бол маш онцгой зүйл байгаа гэдэг. Гэр бүл салалт байна. Миний хувьд бас гэр бүл аав ээжээс багансан салж исэн түүнээс олж одоо цаашаа яг яаж амьдрах хэвтэй тийм. Ангийн бүх хүүхдүүд аавын тухай, ээжийн тухай бичлэг гаргахад үзээд үйлж яхад одоо би хинийхэн талд орох хэвтэй гэдэг шийдвэрийг дотор гаргах хэвтэй юм шиг ийм эргэлзээ тэнэгэлзээ байж идэв. Тэгээд одоо мэдрэмжийн хувьд хаалттай яаж илэрхийлэхээ мэдэхгүй ийм нөхцөл байдалтай байж идэв. За тэгээд өдөр нутгаас хот руу суурьж байгаа маш олон хүмүүс одоо
ганц уданд байгалийн гамшигт нэрвэгдснээс болж малаа алдсан, гэрээ алдсан ийм асуудлаас болж одоо амьдрал хайж, ажил хайж хөдөө нутгаас шилжиж суурьж идэг. Тэгэхээр энэ үед бас санхүүгийн асуудал гэдэг зүйлүүд төгөөмөл тулгардаг Монголын хувьд ирж байгаа шүү дээ. За тэгээд бүр цаашлаад хүүхдүүдийн хувьд бол эдгээр асуудлуудаас улбаалсан аль эсвэл сурах чадвараас улбаалсан, сэтгэл зүйн эрүүл мэндээс улбаалсан академик саад бэрхшээлүүд тулгарч байгаа. Миний өмнө хэлжсэн миний жишээн дээр бол одоо маш их төгшүүр айцаас улбаалаад зүгээр хүүхдүүдийн урд гараад ангитаа уншсан юм тайлбарлаад ярьж чадахгүй байх жишээ тийм. За тэгэхээр иймэрхүү асуудлууд бол биднэрт түгээмэл тулгарч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар бол бидэнд энэ асуудлуудыг одоо давж гарахад туслах үс сэтгцийн зөвлөгөөний сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд маш ховор гэдэг үр дүн бол 2006 онд гарч ирсэн байна. Гэхдээ энэ бол ажмаар дээрдээд одоо бол бид сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг харьцангуй нээлттэй боломжоор авдаг болсон байх гэж бол одоо харж байна. Гэвч 20 оны Сэмүүтийн судалгаагаар яасан бэ гэхээр нийт 10 өсвөр насны хүүхэд тутмын 5 нь сэтгцийн тулгамдсан асуудалтай. За байгаа та. Өөрөөр бол 50% нь энэ асуудалтай нүүр тулсан хэвээрэл гэсэн үг тийм. За тэгээд нийт өсвөр насныханы боллоо 7% нь сэтгэл хөдлөлийн болон зан үйлийн эмгэгтэй гэдэг ийм судалгааны үр дүн гарсан байна. За тэгэхээр бид хэдий одоо үйлчлэгээ нэмэгдээд байгаа юм шиг боловч яг үр дүн нь хэр байна вэ гэдэг маань бас анхаарал хандуулах хэрэгтэй нэг зүйл болцсон байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид нэр дан ганц үйлчлэгээгээр одоо асуудлыг шийдэж чадахгүй сэтгэл зүйн зөвлөгөө үйлчлэгээ гэдэг бол санхүүгийн боломжтой үүний талаар мэдээлэл мэдлэгтэй хүмүүслэх хүртэг зүйл. Тэгэхээр одоо энэ подкаст шиг Чиро шиг ийм resiliency үзүүлсэн ийм лидер кейсүүдийг бид нараас ярьж түгээж ээж энэчнээс хүүхдүүд хүмүүс насанд хүрэхчид одоо урам зориг авч иж тэгээд энэ төрлийн мэдээллийг бас түгээн дэлгэрүүлж иж бид нар өсвөр насны хүүхдүүд ялангуяа тийм амьдралдаа тулгарч байгаа энэ асуудлуудыг даван туулахад нь дэмжлэг үзүүлнэ гэж бол таарч байна. За хоёулаа шалтгаан руу шууд яваад орох уу? Яаж ер нь resilience яг ажиллаад байгаа юм те? Энэ resilience гэдэг зүйл байхгүй байжгаад одоо суудаг юм уу? Эсвэл анханасаа бидний тархинд байдаг юм биологийн механизм юм уу? Апагийн тодорхойлолтоор бол Америкийн сэтгэл зүйч нарын нийгэмлэг сэтгцийн эмч нарын нийгэмлэгээс тодорхойлж байгаа бол хүнд хэцүү саад бэрхшээлд тасан зохицоод одоо хүлээж аваад тийм Чирогийн хэлжсэнээр бол одоо нэгэнт л ийм юм чинь цаашаа яах вэ гэдэг энэ сэтгэлгээ рүү харах өнцөг рүү очиод түүнээсээ амжилттайгаар одоо бодсон зүйлээ хэрэгжүүлээ даван гарах одоо тэр төлөвлөгөөг хэрэгжүүлж гарч игээд за тэгээд цаашаага илүү өсөж хөгжингүй амьдрах энэ процессыг бүхэлд нь одоо хэлнэ гэж тодорхойлсон байна. Тэгэхээр энэ тодорхойлтноос улбаалаад бид нэр юу харж болж байгааг гэвэл энэ харах механизм, энэ харах зарчим ер нь тархинд өөрт нь байдаг юм уу гэдэг зүйлийг одоо ирэн хайх болж байгаа. Хэрвээ энэ зүйл тархинд байдаггүй бол бид нэр энийг чинь боловсролын системд хүн болгоны амьдралд одоо насан туршид зааж өгж явах ёстой зүйл болох нь шүү дээ. За харин нэг сайн үр дүн гарсан 24 онд Америк нэгдсэн улсын Emory их сургуулийн судлаач нарын хийсэн судалгаагаар бол бидний тархинд ялтчгүй энэ resilience-ийг үдирдэж идэг, зохицуулж идэг механизм бол механизм гэхээс илүү юм төв байна, хүчин зүйл байна тийм. Бид нэр оюун ухааны чадварын кейс дээр сонсч ирсэн байж магадгүй. Анх 1900 оны их үед оюун ухаан гэдэг зүйл, оюун ухааны чадвар гэдэг зүйл хүний тархинд байдаг юм уу байдгүй юм уу гэдгийг судалж явах үед бол G factor гэдэг ойлголт анх гарч ирж ирсэн тийм. Тэр G factor бол одоо оюун ухааны чадварыг одоо чадварын үндэс юм байна. G factor хүн болгоно одоо ялгаатай ажилтдаг байна гэдэг үзэл бид гарч ирж ирсэн. Emory-гийн хийсэн судалгааны үр дүнд болохоор энэ factor-ыг R factor гэж
тодорхойлсон байна. R factor гэдэг зүйл бидэнд байна. За тэгээд энэ фактор болохоор нийт судалгаанд оролцогч нарын нь болохоор дийлэнхтэй нөгөө traumatic event-д өртөжсэн амьдралын хүн хэцүү зүйл болоод тэгээд даваа гараад ирсэн ийм хүмүүс байгаа юм. Тэр хүмүүсийг 6 сарын дараа хүн хэцүү зүйл тохиолдсноос нь 6 сарын дараа судлаад үзэхэд нийт 50% одоо магадлалтайгаар энэ R factor амжилттай даван туулахыг нь таамаглаж исэн байгаа гэж тэ. Тэгээд цаашаага илүү сайн сайхан амьдрах нөхцөлийг нь 50% таагаар таамаглаж исэн байна гэж. За тэгэхээр бид бол тэгээд дээрэс нь энэ бол нөгөө нийт хүмүүсийн 80% буюу 5/4 нь одоо хүн хэцүү зүйлийг даван туулж амжилттай даван туулаад гарч ирдэг гэдэгтээ бас мөн давхцаж байгаа ийм үр дүн байгаа. За тэгэхээр бид нэр тархинд бол яг тэр хэсэг аль эсвэл тэр одоо мэдрэлийн эс энэ R factor бүртүүлж байгаа гэж хэлэх хараахан боломж байхгүй мэдэхгүй байгаа ч гэсэн ямар ч хэлсэн хүн болгонд энэ бол байгаа зүйл юм байна. Гэдэгт одоо гэдэг мэдээллийг бол авчиж байна гэсэн үг тийм. За хоёрдугаарт болохоор энэ цэвэр тархины буюу генетикийн гаралтай юу гэхээс илүүтэйгээр бас сэтгэл зүйн хүчин зүйлүүдийг бид нэр харах хэрэгтэй болж байгаа. Ер нь mental agility гэдэг зүйл бол хүн болгонд бол байгаа зүйл түүнийг бид нэр хөгжүүлэх боломжтой гэж бас харж байгаа. Энэ бол mental agility гэдэг бол сэтгэл зүйн уянхтан байдлаа хурдтай байдал. Амархан одоо сэтгэл зүгөө удирдах тэр чадварыг бас хэлж ээж болно тийм. Ямар нэгэн нөхцөл байдал бид нэг нөхцөл байдалд сөрөг мэдрэмжийг мэдэрчээд аль эсвэл нэг бодлыг бодцоод түүнийхээ эсэргийг бодох гэдэг бол нэлээд хүнд даалгавар байдаг гэж болно тийм. Тэгэхээр энэ agility гэдэг бол түүнийг илүү хурцсах байгаа чадвар байна. За optimism буюу аливаа зүйлийг өөдрөгөөр харах гэдэг зүйл бол бас харах чадвар бол бид нэр хөгжүүлэх боломжтой. За өөрийгөө анзаарах, ойлгох гэдэг чадварууд бас мөн хүн болгонд байгаа. За тэгээд сүүлд нь бол хүн нийгмийн амтан тэр утгаараа бусадтай үүсгэх холбоо хамаарал connection гэдэг зүйл бас бидэнд байгаа. Тэгэхээр энэ дөрвөн сэтгэл зүйн хүчин зүйл бол бид нэр хүн болгонд байдаг. Түүнийг илүү хөгжүүлэх боломжтой. Энийг хөгжүүлснээрээ resilience-ийг бид нэр илүү одоо суулгах боломжтой юм гэж. Энэ дээрээс би Чирогийн кейсэн дээр дахиад ярмаар байна. Нэгдүгээр self awareness бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх, би ямар нөхцөлд байгаа вэ гэдгээ анзаараад түүнийг ойлгох тухай тийм. Тэгээд цаашаага амьдрал илүү сайхан болно гэдэг. Өөрөөр бол Чирогийн хувьд миний анзаарснаар сая бол бодож байхад зовлон үүрт байхгүй штэ гэдэг тийм. Энэ бол нэг төрлийн оптимистик mindset гэж би бодож байна. Тэгээд Чиродос мөн хэлжсэн гэр бүл найз нөхдийн тусламжтайгаар гэжсэн энэ бол холбоо хамаарлын хүчийг бас мөн харуулж байгаа юм болов уу гэж би бодсон. За тийм. Энэ дээр бол бас нэмж ер нь хэлэхээ саяны 40 хэлсэнчлэн тий mental agility гэдэг дээр яг маш олон хүмүүс ярилцдаг тий асуудлууд биднээс давж гарч ирэхэд миний нэг одоо ингээд бас маш олон ер нь бол хүмүүсийн нэг алдаа гаргадаг зүйл байд юм шиг санагдтыг. За шилбэл хүн асуудал тулгарсан хүн байлаа гэж бодъё. За тэгмүүд биднээс очоод нөгөө нэг шууд биднээс за тэгвэл ингээд чи юу яадаг штий очоод маш одоо бишэл биднээс асуудал тулгарсан байлаа гэж бодлоо нөгөө маш хүнд асуудал тулгарсан байлаа гэж бодъё. За хэлээл та нэг удаа хамгийн дотны хүн нь болохоор зурдан байдлаар өнгөрсөн байдаг ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар гинтл мэнээсэн ч зүг зүгээр байж байгаа л явж чадхаа болчлоо гэдэг иймэрхүү зүйл байж байгаа хэлж болсон байлаа гэж бодъё. Тэнгүүд биднээсийн бас нэг зүйл нь юу байдаг вэ гэхээр заримдаа шууд очоод нөгөө хэцүү байгаа үед нь бас биднээс ингээд асуудлыг фикс хийх гэдэг байгаа ч юм хажуу талаас нь шууд нөгөө нэг засах гэж оролдоод хэлдэг. За жишээлбэл очингуутлаа тий тухайн дээр шууд очивол за шууд ингээд за зүгээр штэ зүгээр очивол хүчтэй байлдаа ч юм уу тий эсвэл ингээд за наад чи ингээд юухан байсан юм бэ чи угаас чадна штэ тий тэр байхгүй зүгээр чи тэрнөө сүртэй наад чи даваал гарч чи угаас хүчтэй л хэмждэг юм уу эсвэл одоо ингээд нөгөө өндөр очиод ч юм уу яг одоо үнэхээр хэцүү байгаа үед нь шууд
тэгж тухайн хүнийг засах гэж эсвэл ямар нэгэн байдлаар шууд нөгөө нэг тусламж өгөх гэж хүчээр өөрийг оролдох нь болохоор өөрөө бас нөгөө хүнд болохоор маш том дарамт болж ирдэг. Тэр нь юу байдаг вэхээр нэгсэндээ өөрт нь би өөрөө энэ асуудалтай нүүр тулгарах чадамжгүй байж дээ гэсэн мэдрэмжийг өөртөө төрүүлж эхэлдэг. Тэгэхээр нэгдүгürt биднээс хизээ яаж биднээс энэхүү support тэг буюу тусламжийг өгөх вэ гэдэг нь өөрөө бас маш чухал. Яаж туслах вэ гэдэг нь өөрөө чухал. За тэгэхээр нэгсэндээ тухайн хүнд хамгийн яг анх хэцүү зүйлтэй нүүр тулгараад тухайн өөртөө юу болоод байгааг ч ойлгохгүй өөрийнхөө дотоод тэр эмоц сэтгэлийн байгаа байдлаа сэтгэл зүйн байгаа байдал юу мэдэрч байгаа тэр мэдрэмжтэй тэднүүсийгэж ойлгоогүй процесс хийж амжаагүй байхад нь шууд за эндээсээ даваал гарал та илүү хүчтэй байл та ч гэдэм үү тий эсвэл ингэ чи зүтгэл рүү харах гэж хичээлтэй ч гэдэм үү тэгэд бас дээрээс нь чи ингэ өөдрөг байл та ч гэдэм үү тий хин нэгэн хайртай хүн чинь хүчөдрхөн өнгөрчөөд байхад чи яаж эрэг өч чадах юм бэ тийм үстэй it's impossible боломжгүй шүү дээ хэдий ч хичээсэн ч гэсэн тэгж чадахгүй байхгүй юу тэгэхээр хамгийн түрүүнд биднээс юу хийж чадах вэ гэхээр эхлээд биднээс ингийн хооронд түрүүн хэлсэн чи strong connection social support гэдэг хамгийн чухал энийг зарим хүмүүс нэрлэхдээ invisible support гэж нэрлэдэг тэр нь юу вэ гэхээр нэг өсөндөө харагдахгүй мөртлөө тухайн үед одоо шууд actively буюу итгэвтэйгээр тухайн хүнийг даваагалах гэж болохгүйгээр даалдуур болохоор бага хэмжээгээр тухайн хүнд хажууд нь байгаа гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ өөрөө маш том чухал зүйл гэж юм шиг санагддаг байхгүй юу? Өөртөө чи надаа ямар нэгэн асуудал тулгархад намайг гэсэн хүмүүс байгаа шүү гэдгийг зүгээр мэдэрнэ гэдэг нь өөрөө биднээс сэтгэл санаас уяг байдаг байхгүй юу тий? Манай гэр бүл надаа байгаа шүү. Миний ээж нь миний хойно байгаа шүү гэдэг юм а тийм аа. Игч миний хойно байгаа шүү. Эсвэл миний найзууд надад асуулт тулгархад байгаа шүү гэдгийг өөрөө айгуу том биднээс асуудлыг даван тавахад маш их хүч болж өгч идэг. Зүгээр л тэнд хүн байснараа зүгээр л тэр хүнд би байгаа шүү гэдгийг мэдснээрээ эсвэл зүгээр л хажууд нь очиж суугаад тий байснараа энэ нь өөрөө маш том тусалцаа болж идэг. Тэгэхээр бид нэр саяны энд хийлж байгаа маш их нийгмийн тусламж, нийгмийн дэмий social support гэдэг нь өөрөө маш их чухал. Бас нэг кейс нь болохоор миний сүүлийн үед миний эхний кейс нь болохоор яг саяны үед хэлжсэн. Хоёр дахь кейс нь юу юм бол гадаадаас оролцож эхэлснээс хойш байсан. За тэр нь болохоор юу гэсэн бэхээр бас их маш их хэмжээний би сэтгэл готрол орж исэн гадаад явж эхэлснээс хойш. Яг нэг нэгдүгürt би бүх social support буюу нийгмийн болохоор тэр хүмүүсээ тасарч байгаа гэж хэлж болно. Найз нөхдөсөө хол гэр бүлээсээ бол тий яг манай их хамт байсан ч гэсэндээ нэгсэндөө тэр найз нөхөд гэр бүл гэдэг зүйл ямар чухал гэдэг төрөд ойлгож байгаа байхгүй юу? Яагаад гэвэл асуудал гарлаа гэж бодоход тий шууд залгаад нөө найз нь тавгүй байна. Үнэн ингээд хамт ингээд уулзах уу гэх хүн байхгүй ч гэдэм ба тий. Гэснээр өөрөө тийм зүйл хөр байхгүй байна гэснээр мэдрэмж нь өөрөө болохоор хүнд айгу хэцүү ингээд зүйлэрийг ер нь бол хэцүү ингээд асуудлыг даван гарахт нь болохоор тус болох тийм зүйл байхгүй байна гэдэг нь өөрөө болохоор маш тийм юу өөрөө тусгаарлагдсан юм шиг мэдрэмж олгож идэг. Тэгэхээр нэгсэндээ тэгж зүгээр л тэнд байснаар өөрөө маш чухал зүйл нь маш том тус болж байгаа шүү гэдгийг болохоор биднээс анхаарах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Nice. За цаашлаад дахиад нэг судалгааны үр дүн дуурах юм бол бид нэр resilience-ийг хүнд нөхцөл байдалд орчоол буцаад гарч ирэх чадвар шиг ярьсан байгаа. Нөгөө талдаа бид нар resilience-ийг нэгэнт хөгжүүлээд сайжруулад дадуулчих юм бол эргээд сөрөг нөхцөл байдал руу орох магадлалыг бууруулдаг. За жишээ нь судалгаагаар бол resilience-ийн өндөртэй хүмүүс сэтгэл готрол түгшүүрийн эмгэгт өртөх нь бага байдаг. Дээрээс нь post traumatic stress disorder буюу PTSD өртөх магадлал бага байдаг бахан. За тэгэхээр нэг талаас resilience бол сөрөг үр дагавраас сөрөг нөхцөл байдлаас гарах чадвар бол нөгөө талдаа сөрөг нөхцөл байдал руу орохоос сэргийлдэг юм constructs байх тийм. Чадвар байх. За одоо хоёлаа яаж resilience-ийг бэхжүүлэх юм бэ? Resilience өндөртэй хүн бага хүн хөгжүүлж болно гэж яриад байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор хэд хэдэн боломжуудыг дурдсан байгаас би саяны яригддаг нийгмийн дэмжлэг тусалцаа гэх мэтчлэн зүйлсүүдийг орхиод
харьцангуй дурддагдаагүй зүйлүүдийг хэлье. За нэгдүгээрт болохоор би ихлэ чирээс асуумаар байгаа юм маань чирод ямар шинэ амьдралын зорилго эсвэл алсын хараа үүссэн бэ? Тийм зүйл байсан уу? За тий маш гоё асуулт юм зүгч. Энд дээр болохоор айнураа бас айгуу чухал тий амьдралын зорилго тэр хүн асуудалтай нүүр тулгарч ийж зарим хүмүүс маш олон хүмүүс ярьдэн шүү дээ тий асуудалтай нөгөө нэг маш олон сагсан өмгчөд ч байдаг зөвхөн маш олон тэр drug маш олон харт амиг гэмт хэрэг дундаас тэр асуудлууд дундаас ганц зорилго нь юу байсан сагсан өмгдөг зүйлийг олоод тэр амьдралынх нь юу болсон ч юм уу тий аврал нь олдог байсан ч юм уу эсвэл тухайн асуудлуудаас ганц зүхтах арга зам тэр байдаг байсан ч гэдэм ба тий. Тэгэхээр миний хувьд тэр үед хамгийн том амьдрал маань өөрчлөлт гарсан зүйл нь юу байсан бэ гэхээр нэгдүгürt би хөдөө орон нутагт энэ талаар ойлголттой хүн байхгүй байна гэдгийг тухайд ойлгосон. Хоёрдугаарт за ойлгодог байлаа, мэддэг байлаа гэхэд би хаанаас яаж тусламж авах вэ? Надад туслах хүн байгаа мó гэдэг талтай. Тэгэхээр асуудалтай байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгснээрээ би өөрөө ямар зорилго аюун бол тээсэн би мөрөн сэтгэл судлалын чиглэлээр сурах зорьсон зорилго маань тухайн үед ирэхдээ би болсон гэж хэлж болно. Хинч надад тухайн үед туслах хүн байхгүй байсан юм байна. Зөвхөн миний гэр бүл надад байсан юм байна. Тэднээс нь одоо юу болоод байгааг мэдэхгүй, яаж туслахаач мэдэхгүй. Зөвхөн тэнд байж байгаагаараа надад тусалж давхараа тусалсан байна шүү дээ. Гэхдээ үүнийг хэрвээ мэддэг байсан бол хэрвээ хэнийг нэг тусалцаа авч чадсан бол би хэр өөр хэр одоо хурдан хугацаанд авч харах юм уу? Эсвэл би маш олон тийм хэцүү удаан хугацаанд би тэгж нүүр тулах шаардлагагүй байсан ч юм уу тий. Аль хэзээний хурдан даван гарт тулж чаддаг байсан ч юм уу тий. Байх боломжтой байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгсэндээ тухайн үед миний өөрчлөгдсөн зүйл нь болохоор зорилго ерөөдөө өөртөө олж тийм үү үн цэнтэй зүйл юу гэх вэ? Value ерөөдөө амьдралынхаа тийм үн цэн value юуг чухалчлах гэдэг тухайд басан гэж хэлж болно. Тэр нь болохоор хэрвээ хэнийг надад тусалж чадахгүй, хэрвээ хэнийг надад сэтгэлзэн боловсрол олгож чадахгүй байх юм бол би өөрөө тэр хүнийг болоод эдгээр хүмүүс тусалж чадах хүн болёо гэдэг нэгсэн зорилготой болсон гэж хэлж болно. Тэгснээр сэтгэлзэн гэдэг мэргэжлийг сонгоод цаашаа ерөөдөө болох гэж хичээж гисэн гэх юм. Яг саяных шиг энэ зорилго амьдралын утга учир гэдэг зүйл өөрөө resilience-ийг бас үүсгэж идэг түүнийг бид нэрт дадуулж яадаг бахан л тээ. Саничерогийн кейс бол бүр миний хувьд л гайхалтай жишээ шиг санагдаж байна. Маш олон сэтгэл зүйчнэр ерөнхийдөө бол өөрийнхөө бас энэ тулж исэн асуудлаас үүдэн одоо сэтгэл зүйч болохоор сонгосон байдаг тийм. Бусдад туслая, хий нэг над шиг битгий хүнд хэцүү байдалд ороосоо миний туулсныг битгий туулаасай гэж л ингэж. Үүнээс нөгөө нэг сонгодог жишээ нь Виктор Франклин логотерапиг үсгэгчтэй логотерапиг зохиосон Виктор Франклин Холокостод байхдаа ямар хүмүүс нь Холокостыг даван туулаад байсан бэ гэдэг дээр хийсэн ажиглалтан дээр дандаа яагаад би амьдрах вэ гэдэг асуултны хариулттай хүмүүс одоо илүү даван туулж чадчихсан гэдэг. Тэгэхээр энэ мал одоо нэг чухал хүчин зүйл ялтчгүй мөн байх нь үүнийг бид нэр олж авснараа resilience яга нэмэгдүүлэх боломж бас байгаа гэж харах нь байна. За тэгээд нөгөө талдаа бас энэ дээр нөгөө яагаад би урагшаага харах юм бэ гэдэг нэг бас нэг шалтгаан байгаа юм тий. Би өмнө юу ч хийж чадчихаагүй штэ надад гаргасан амжилт байхгүй штэ гэж харахаар хүнд яагаад ирээдүйд би ямар нэгэн зүйлийг хийж чадна гэдэг ийм асуулт төгөмөл төрдөг. Тэгэхээр хүн болгоны амьдралд хэрвээ бид нэр сайн ухаж харах юм бол ямарваа нэгэн зүйлийг давж гарсан, ямарваа нэгэн зүйлийг хийж чадсан ийм success түүхүүд байдаг, амжилтын түүхүүд гарч ирдэг тийм. Бид нэр зүгээр заримдаа өөрсдөө хит дутуу үнэлээд эсвэл хит даруй байх гад тийм хүзүүлүүдэд ярьдаггүй, гаргаж ирдэггүй. Эргээ бодохдоо ч гэсэндээ за энэ ч нэг бахархаад ахаар зүйл биш дээ ч гэдэг юм тийм. Ингээд доош нь хийгээд байдгаас одоо ийм амжилтын түүхүүд цөөн байгаад байдаг. Гэхдээ бид нэр түүнийг үнэхээр ирж хайх юм бол одоо жижиг том гэлтгүү. Энд бол амжилтын түүхэнд бол одоо тэдгэр түүхүүдийг жижиг том гэж ангилах нь өөрөө бас нэлээд утгагүй зүйл тийм. Түүх бол түүх, амжилт бол амжилт. Түүнийг даван гарсан гэдэг бол нэг зүйл. Тэгэхээр энэ өмнөх түүхээ бас эргэн бодоод
окей би ийм зүйлийг давж орч чадсан. Энэ бол миний хүч чадалтай. Надад бол хүч чадал байна. Үүнийгээ би эрхэм зүйлээ болгоод, үнэт зүйлээ болгоод ирээдүйд мөн адил одоо үнэтэй ижил зүйлийг давж орч чадна гэдэг ийм итгэлийг бэхжүүлэх гэдэг бас нэг чухал. За тийм энэ дээр нэг зүйл ярахад саний төчин хэлжсэн маш олон хүмүүс тий нөгөө нэг яг энэ одоо нөгөө нэг эерэг тал дээр нь биднээс болохоор фокус их нөөрэ маш их асуудалтай. Яг тэр энэ бол яагаад биднээс нэгдүгээр асуудалтай байдаг гэхээр бидний нэг тарих цаанаасаа програмчлагдсан нь болохоор сөрөг тал дээр шууд ерөөд хамгийн түрүүнд фокус хийж хамгийн түрүүнд анхаарах гэдэг ер нь бол програмчлагдсан байдаг. Яг бол биднээс агууд амьдрдаг байхын тулд өөрөө сөрөг зүйл аюултай зүйл биднээс fight or flight response гэж байгаа шүү дээ. Асуудалтай нүүр тул гарахад биднээс хамгийн зүйл нь болохоор хамгийн worst case буюу хамгийн тийм байж болох муу зүйлсүүдийг бидний төсөөлөн бодоход өөрөө биднээс эволюцийн хувьд болохоор давуу талыг үүсгэдэг байсан. За жишээлбэл биднээс гадаа гарахад өгсөн донд жоохон юм дуурахад за тэгвэл нөгөө saber tooth буюу урт соёотой нөгөө арслан байлаа гэж бодоход тий. За юу байх вэ? Араатай амтан байна уу? Гүй юу гэж болохоор хамгийн түрүү муу байж болох бүх зүйлсүүдийг боддог байснараа биднээс байгальд өөрөө амьдрах тийм нөгөө нэг чадвар юм амьдрах нөгөө боломж юм ихсгээд байгаа шүү дээ. Тэгэхээр биднээс тарих маань өөрөө эволюцийн хувьд болохоор ингэж програмчлагдсан байдаг учраас биднээс өөрөө хүчээр биднээс зөв талын эсвэл ямар нэгэн байдлаар эерэг талын хардаг болох сургуулалт өөрөө заавал шаардлагатай байдаг. Тэгэхгүйгээр биднээс зүгээр л нэг өдөр байж хаад өөрөө зүгээр сайн талын хардаг болно гэж бол энэ бол боломжгүй. Тэднээс заавал биднээс өөрөө actively маш идэвхтэйгээр тархиа заалж биднээс зөв талын заавал харах сургуулалт хийх шаардлагатай болдог. Тэгэхгүйгээр яг тийм тархиа нь өөрөө ингээд автоматар ямар нэгэн зүйл тохиолдоход шууд л ерөөдөө негатив буюу сөрөг тал руу ороод явцдаг гэж хэлж болно. Тэгэхээр хүн болгон биднээс өөрөө хүчээр тэр сайн талыг харах гэж оролдох нь шүү дээ. Яг тийм саяных дээр нэмээд нэг зүйлийг дурдмаар санагдсан. Энэ бол өөрөө дадал гэдэг зүйлтэй. Биднэрт төрөлхөөс байгаа юу байж магадгүй гэдэг бол таамыг бид нэр авчлаа. Гэхдээ тэр маань ийм автоматар ажиллаж байхын тулд түүнийг бид нэр байнгын дасгалжуулж дадлага хийж дадал зуршил болгох ёстой болоод байна тий. Тэгээ энэ дээр болохоор би дурдмаар байгаа юм нөгөө Atomic Habit гэдэг ном байдаг тий. Атом шиг юм хэмжээтэй. Атом шиг жижигхэн ч юм уу эсвэл атом шиг томч хүчтэй ч гэдэг юм айл утгыг илэрхийлж болох юм шиг байгаа юм миний бодлоор. Энэ дээр дурддаг нэг зүйл нь болохоор энэ дадал зуршлыг үүсгэхийн тулд бид нэр тэр зүйлийг хийдэг хүн биш. Ерөөсөө тэр зүйлчин хүн болох ёстой гэж хэлдэг. Жишээ нь би хаяа гүйдэг хүн эсвэл зүгээр гүйдэг хүн биш. Би гүйгч болох ёстой тийм. Ямар нэгэн зүйлийг дадлуулах ч бол эсвэл би сайн сонсдог хүн биш, сайн сонсогч болох ёстой гэж өөрийнхөө identity-гийн нэг хэсэг болох гэж харснараа бид нэр тухайн зүйлийг илүү амархан одоо өөрийн дадал зуршил болгож чадна гэж хэлдэг. Тэгэхээр бид нэр би ямарваа зүйлийг амжилттай даван туулдаг хүн биш, би ерөөсөө resilient хүн буюу би сэтгэлийн хаттай хүн болох гэж өөрсдөө харах юм бол би өөрийгөө сэтгэлийн хаттай гэж итгэх юм бол бас энэ зүйлүүд илүү хялбархан дадлуулж суухаар байгаа даа. Дээр нь нэмээд энэ тэгвэл дадлыг нь бид нэр суулгах боломжтой мó гэвэл суулгах боломжтой тий. Үүнийг одоо суулгадаг боловсролын хөтөлбөрүүд бол жишээ нь одоо C сургалтаас эхлээд маш олон юм нийгэмслийн хөдөлгөөний чадварын хөтөлбөрүүд байдаг. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдэд бол заагаад байгаа ганцхан зүйл нь одоо сэтгэлийн хатын тухайд бол энэ дадал зуршлыг үүсгэх activity үйл ажиллагаануудаар л ерөөсөө маш баялаг байдаг. Тэгээд тэр үйл ажиллагаанууд нь бол дурын нэг үйл ажиллагаа биш үнэхээр туршигдаад окей энэ үйл ажиллагааг хамтаараа бүгд дагаад хийх юм бол сэтгэлийн хат суух юм байна гэдэг. Тэгэхээр сая яг чирэг ярьж хаад дадал гэдэг зүйлийг activity үйл ажиллагаа гэдэг зүйлийг нэмж дурдмаар санагдлаа. За тэгээд энээр бас нэг жишээ хэлмээр санагдлаа. Энэ л маш алдартай тийм хятад тийм тариачны түүх байдаг. За ерөөдөө хүн болгонд биднээс хэлсэн шүү дээ. Асуудлаас биднээс нэгдүгээр зүхтах боломжгүй. Харин тухайн асуудлыг яаж аль талаас харах вэ гэдэг нь өөрөө маш
чухал байдаг. Зарим нэг хүмүүс нүунийг өөрийн энийг асуудал гэж харлаа. За надад асуудал тохиолж байна. Яагаад би гэж өөрийгөө болохоор тэгж хохирогчийн дүрт тоглох нэг юм байна. Эсвэл нөгөө тал дээр нь энэ асуудал нүрт тодгалж байна. Тэгэхээр энэ асуудлыг даван гарснараа надад би өөрөө improve ихтэй цаашаа илүү сайжрах боломж юм байна гэж харах нэг юм байна. За тэгэхээр нэг түүх сонирхолтой түүх хуваалцъя л да. Энэ яг түүх гэж тийм нөгөө нэг тийм story буюу нэг яриа байдаг багтад ардын. За тэгэхээр нэг удаа тариачин байдаг байсан юм байна. За тэгээд тариачин байдаг байсан чинь гэрт нэг удаа морь ирсэн юм байна л да. Гэтэ мазраг. За азрах урж ирээд тариачны хүмүүс урж ирээл чи ямар хацтай юм бэ? Чамдаар ингээд эзэнгүү морь хүрээд ирлээ. Одоо ингээд чи ингээд сайхан морьтой болчлоо шүү дээ. Ямар гоё юм бэ гэж бүгдээрээ яриал баярлалаа л өстой чи хацтай юм а гэж яриал хэлчихсэн юм байна. За тэгэл тэгсэн чинь за тэгвэл ямар ч тач энэ сайхан зүйл муу гэдгийг болохоор харж л гээл нөгөө нэг тариач нь үлдээсэн юм байна. За тэгэл тэгсэн чинь нөгөөтөө нэг өдөр ингээл маргааш нь яваад өгсөн юм. Нөгөө азар хурч ирчээд алдаад яваад өгсөн. Тэгсэн чинь нөгөө л тариач хүмүүс нь хараад чи өстө ямар азгүй юм бэ энэ чинь одоо ингээл чамд хурч чиж алдчихлаа шүү дээ. Өстө азгүй маа чи өстө хорвогийн хамгийн азгүй юм аа өстө юм ашиглаж чадахгүй яриад гисэн юм байна. За тэгс нөгөөт за харж л энэ тийм муу зүйл юм уу сайн зүйл юм гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч тач харж л энэ асуудал мөн үү биш үү гэдэг. За тэгээд тэгсэн чинь маргааш нөгөө хазарга бүхэл бүтэн сүргээ дагуулаад түрээд ирсэн юм байна. За тэгсэн чинь дахиад нөгөө хүмүүс нь чи өстө ямар азтай юм бэ? Энд чи өстө ямар сайхан зүйл тохиолж юм бэ? Чи ийм бодлон бүр азан сүрхтэй болчлоо шүү дээ. Өстө чи азтай юм аа өстө гэл дахиад нөгөөт нь маш гайхалтай зүйл тохиолж юм шиг яриад хэлсэн юм байна. За тэгсэн нөгөө тариач мөн дээр дахиад тэгсэн нэг хэлсэн юм байна. За харж л энэ тийм сайн зүйл юм уу муу зүйл юм уу? Харж л тэгсэн юм байна. За тэгсэн чинь нэг өдөр нөгөө азарганд нь хоорондоо байлдаж хоорондоо нөгөө нэг хин сүргийн манлал болох вэ гэж хоорондоо өрсөлдөж жагаад хүүгийнх нь хөлийн нэгдээсэн юм байна. За тэгсэн чинь нөгөөтг нь хүмүүс өстой энэ баахан азаргнууд хурж ирээ түүнээс болоод хүүчин гимтчихлээ ш одоо хүүчин явж чадахгүй ямар азгүй юм бэ чи чинь ингээл нөгөөдөл яриад эхэлсэн юм байна. Бас л нэг хэцүү тохиолдсон гэдэг. Тэгсэн нөгөө тариач маань яасан дахиад за энэ тийм сайн зүйл юм уу муу зүйл юм уу харж л гэдгсэн юм байна. Тэгсэн чинь яасан байх нь маргааш нь яасан чинь за одоо ингээд биднээс дайн болж байна. Тийм болохоор биднээс одоо гэрт байгаа бүх хөвгүүдийг чинь болохоор дайн авч явна гэдэг чийсэн. За тэгсэн чинь яасан байх нь хүүн хөлөө гимтээснээс болоод тэнд байсан ганц эрэгтэй хүү нь үлдсэн нь болохоор тэр тариачны хүү байсан байгаа байхгүй. Энэ тэгэхээр маш азтай том зүйл болсон байна. Тэгэхээр биднээс одоо тохиолдож байгаа бүх зүйл нь энэ өөр асуудал уу юу гэдэг болохоор тухайн үедээ биднээс эзэж мэдэх боломжгүй байдаг. Харин биднээс тухайн үед болохоор ямар зүйл бид яаж харж ийн гэд эргэж хараад үнэхээр асуудал байсан уу асуудал биш байсан уу гэдэг нь болохоор биднээс өөрөө түүнийг яаж харах ямархаа зүйл тохиолдсон байна. Эсвэл түүнийг яаж даван туулж гарснаасаа шалтгаалаад энэ үнэхээр надад хэцүү зүйл байна уу? Эсвэл энэ өөрөө надад даваа тал болж гин үү, сул тал болж гин үү гэдэг зүйлийг биднээс өөрөө өндөр сонголт хийх шаардлагатай болж байгаа байхгүй. Хэрвээ ч үнэхээр энэ хэцүү зүйл гэж бодоод тэгээ тэрнийг өөрөө хохирогч болоод явах юм бол зүгээр хохирогч эврээлүүлтэн хэцүү бүлүүл болоод дуусна. Тэгэл үнэхээр тэр чигээрээ насаараа л хохирогч явна гэсэн үг. Харин биднээс үүнийг даваа талт болох боломж байна. Эсвэл үүнийг даван гарч чадах юм байна. Эсвэл хэнийг нэр тусалцаагаар биднээс даван гарах боломжтой байна гэдгийг итгэснээрээ тэр нь өөрөө биднээс сул тал гэхээсээ илүү хэцүү зүйл гэхээсээ илүү даваа тал сайн зүйл бол ураад байгаа байхгүй тий. Тэрийн түүх надад ер нь бол маш тийм сонирхолтой ингээд гоё сургамжтай ер нь санагдтыг. Nice. Сэнхтэр сэнхээс жоохон цаашлаад хэдүүлээ юуг харах юм бол энэ хөтөлбөрүүдийн тухай харах юм бол одоо хүн болгон саяны түүхийн эзэн шиг одоо асуудлыг харж чадахгүй байгаад байна шүү дээ. Хэдий өөрсөнд нь өгөгдөл байгаа гэж итгэж байгаа бид нэр одоо харж байгаа боловч. Тэгэхээр энэ өгөгдлөө бүрэн гүйцэд ашиглахын тулд потенциалаа бүрэн ашиглахын тулд насанд хүрэгчид болон өсвөр насныхан зориулсан би нэг өөрийн мэдж байгаа хөтөлбөрүүдийг сонсогч нарт санал болгох гэсэн. Сонирхоод үзээрэй гэж тийм би бол хамгийн сайн хамгийн мундаг хөтөлбөрүүд гэж хэлэхгүй. Гэхдээ Монголд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд дундаас хамгийн өөртөө ойр байгаа бол нэгдүгээр насанд хүрэгчдийн хувьд cognitively based compassion training гэдэг хөтөлбөр өгдөг 8 модультай 8-7 хоногийн CBCT гэдэг. За энэ хөтөлбөрийг сонирхож үзэх юм бол насан туршид яаж сэтгэлийн хатыг судлах уу, яаж сэтгэл хөдлөлөө удирдах уу, сэтгэл хөдлөл гэж юу нь юу юм бэ гэдгийг ойлгож өгдөг заадаг. Тэгээд энийг дадуулах маш олон үйл ажиллагаануудыг activity-нуудыг хийдэг. Ер нь бол бүхэлдээ л activity-наас бүрдсэн
ийм тренинг байдаг. Өсвөр насныхны хувьд болохоор одоо Монголд миний мэдхээр хамгийн түгээмэл ашиглагдж байгаа хөтөлбөр байж магадгүй хамгийн олон сургуульд хэрэгжиж байгаа. Тэгээд research informed science based гэдэг энэ хоёр зүйлийг одоо гүн гүнзгий шингээсэн ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө 7 хоногийн хугацаатай, сарын хугацаатай ордог зүйл биш. Сургуулийн хөтөлбөр буюу curriculum-д нь бүрэн шингээд ингэж шингэхдээ интеграцчлагдсан байдлаар, бусад хичээлтэй уусан нэгдсэн байдлаар эсвэл бие даасан байдлаар 40 минутаар янз бүрийн хувилбартаагаар орох боломжтой ийм хөтөлбөр байдаг. Тэгэхээр бид нэр эцэг эхчүүдийн хувьд бол хүүхдийнхаа энэ сэтгэл зүйн эрүүл мэндэд 100% бүрэн анхаарах яагаад ч боломжгүй. Гэхдээ бид нар юу гэж чадах вэ гэхээр сургуулиудыг энд анхаарахт нь, багш нарыг үүнд анхаарахт нь тусалцаа дэмжлэг үзүүлж чадна. Ядчил багшд нь, сургуулийн удирдлагын хөтөлбөрийн менежерт нь ийм хөтөлбөрүүд байдгийг хэлээд бид нар хүүхдүүдтэй аль эсвэл байгууллагынхаа удирдлага захиралт хэлээд менежертэй хэлээд CBCT гэдэг шиг ийм хөтөлбөр байд юм байна. Хэрвээ бид нэр энэ чадварт суучих юм бол нөгөө ажил дээр тулгараад байгаа ажлын халшрал, сэтгэл готрол, түгшүүр, ажлаа таслах ийм асуудлууд багасч болох юм байна. Бид нар ажилчдаа сурагч нарын сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах боломжтой байх шүү гэдгийг одоо дуулгах боломж байгаа. Үүнд анхаарах боломж байгаа. Тэгэхээр үүнийг бас би хэлхийг хүслээ. За тийм. За тэгээ цаашлаад хэдүүлээ явъя. Түрүүн биднээс ярьсан нэгдүгээр за биднээс одоо яг багаар хэдүүлээ юу ярьснаа хэлт дурдъя. За нэгдүгээр биднээс хэлсэн чинь social support буюу нийгмийн харилцаа, нийгмийн тусламж тий харилцаа гэдэг нь өөрөө маш чухал. Чамд туслах хин нэгэн байна гэдэг нь өөрөө чухал. Нийгмийн харилцаа гэдэг нь өөрөө маш чухал юм байна гэдгийг харлаа. Энэхүү сэтгэлийн хаттай байхад нөлөөлдөг зүйл. За хоёрдугаарт биднээс зоригтой байх нь өөрөө маш чухал юм тий. Ямар нэгэн зүйлийн төлөө тэхүүл хүсэлт юм уу л зориг гэдэг зүйл өөрөө болохоор үн цэн зориг гэдэг зүйл нь чухал юм. Амьдралаас ямар нэгэн үн цэн юу олж харж чинь тий юу олж авахыг хүсэж чинь гэдэг нь өөрөө чухал юм байна. Заавчлаар. За тэгээд нэг дараачийн зүйл нь юу вэ гэхээр биднээс хүлээн зөвшөөрнө гэдэг зүйл нь ямар чухал юм бэ гэдгийг бас ярилцсан. За тэр нь болохоор юу вэ гэхээр нэгсэндөө биднээс асуудал гэдэг зүйлийг өөрөө нэгдүгээр биднээс хүлээн зөвшөөрөх нь цаашаага биднээс алхаж цаашаа ер нь бол явах боломжийг биднээс олгодог. Биднээс хизээч хүлээн зөвшөөрөхгүйгээр зүхтааж асуудал хизээч чамаас арилахгүй байнгын хажууд нь явж ийн л гэсэн үг. Нэгсэндөө асуудлаас биднээс давж гарах ямар нэгэн байдлаар нүүр туулж давж гарах эсвэл заримдаа биднээс заавал давж гарахгүй зүгээр л хүлээн зөвшөөрөхөд өөрөө чухал байдаг. Тэгэхгүйгээр биднээс асуудлаас зугатаагаад цааш нь тавиад явах юм бол энэ асуудлууд улам томроод ямар нэгэн нөхцөл байдал тулгархад дахиж буцаж илүү томоор гарч ирдэг ч юм уу тий. Эсвэл тэрнээсээ болоод дараачийн үйл явдлаас өөрийгөө хязгаарладаг ч юм уу. Тэгэхээр нэгсэндээ тухайн асуудал бол байж лээ гэсэн үг. Үүнийг ямар нэгэн байдлаар гадагшлуулах, ямар нэгэн байдлаар биднээс үүнтэйгээ нүүр тулж дийлэх хэрэгтэй гэсэн үг. Нэгсэндээ тэр нь өөрөө маш чухал. Тэгэхээр ер нь бол тэр нь юу вэ гэхээр биднээс өөрийн insecurity-нүүдтэй нүүр тулах тий. За тэгээ саяны хэлсэнчлэн үнэхээр амьдралд хэцүү зүйл тохиолдож байгаа юм бол багаар биднээс одоо нөгөө нэг юу хэлж байгаа штэ exposure therapy ч гэсэн нэгсэндээ энгийн зүйл нь юу гэдэг вэ гэхээр uncomfortable өөртөө тухгүй байгаа тэр зүйлстэй нүүр тулж иж биднээс тухгүй байдалдаа дасан зохицоод энэ цаашаа нэгсэндээ тухгүй байгаа болно гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр нэгсэндээ багаар биднээс энийг control safe тэгээд тий аюулгүй орчинд болохоор нүүр тулж хэрэгтэй. Шууд түнтэй бэлэн биш байхдаа нүүр тулах гэсэн ямар нэгэн чи тусалцаа аваагүй байхдаа нүүр тулах нь өөрөө болохоор маш хэцүү. Энэ буцаад өөрөө юм trauma эсвэл улам асуудлыг хөндрүүлэх боломжтой. Харин хин нэстнээр тусалцаа авч жагаад хамтдаа өнөг даван тулах чадвартай суралцах ч юм уу. Тэрнэр шинэ биднээс жишээ байдэн шүү дээ. Тий яагаад support group-уд гэж байгаад байгаа. Тэр нөрөө нэгсэн community үүсгээд хамтдаа асуудалтай нүүр тулна. Ганцаараа асуудалтай нүүр тулна гэдэг өөрөө бас энэ бол маш том зориг, маш том айц шүү дээ. Нэгсэн айцтайгаа нүүр тулна гэдэг бол өөрөө маш хэцүүхэн болгоо. Зарим хүмүүс шууд нүүр тулж чаддаг байхад зарим хүмүүс маш их хэмжээний тусламж хэрэгцээ байгаа. Зарим хүмүүс бүр хизээж нүүр тулж чаддаггүй амьддаг ч юм уу тий. Тэгснээрээ маш их олон асуудал, маш олон боломжоос өөрийгөө хойшоо татаад байж идэг. Яагаад биднээс спорт группүүд гараад байгаа. Яагаад биднээс community буюу нийгэм тий
хүрээлэн байгаа хүмүүс нь чухал гэдэг байгаа. Гэхдээ нэгснөө биднээс асуудалтай заавал ганцаараа нүр тулгараа шаардлагагүй маа. Хий нэгнээс биднээс тусалцаа хүсэх нь өөрөө энгийн зүйл юм а гэдэг биднээс хүмүүс ойлгох шаардлагатай байгаа. Биднээс нийгэм бас зэрэг харж байгаа зүйл нь бас эргэжтэйчүүдээр маш их ажиглагддаг. Эр хүн бол заавал чи юмыг давж чадах хүчтэй байх хэрэгтэй. Асуудлыг даван туулах ёстой байдаг. Токсик маскулинити гэж яриад байгаа шүү дээ. Тийм эрэгтэй хүн чи заавал тулгуур авах хэрэгтэй, асуудлын тулгуур авах хэрэгтэй. Чи яагаад уйлаад байгаа шалчганаад байгаа юм ч тийм үү. Иймэрхүүсүүд маш их ажиглагддаг. Эрэгтэй хүн ч гэлтэй эмэгтэй хүн дээр ч гэсэндээ биднээс чи хүчтэй авах хэрэгтэй, хүүхдээ хан төлөөч тийм үү. Тэнгүүт нэг зүйл нь юу байдаг гэхээр эдгээр хүмүүс маань биднээс нийгмийн дарамт чахалтаас болоод хүнээс тусламж хүсхээс айдаг тийм хүмүүсийг бий болчихж байгаа байхгүй юу. Тийм асуулт асуух их айдаг хүмүүс бий болчихж байгаа. 10 жил болохоор мэдэхгүй зүйл ойлгохгүй зүйл гарлаа багшаас асуулаа. Багш нь шууд өөдөөс асуулт асуугууд загнадаг ч юм уу тийм ямар нэг юм. Тэнгүүд нөгөөд ч хүүхд чи ямар нэг юм дараачуудаа хэзэж асуухаа болно шүү дээ. Тэрнтэй яг л адилхан хэрвээ чи хин нэгнээс тусламж хүслээ гэж бодонгод хин нэгэн учи ямар арчаагүй юм бэ? Иймэрхүү зүйлээр тусламж хүсээд тахта яад юм бэ? Тэгээд ирэх юм бол биднээс дараагийн удаа нөгөө яах асуудал тохиолдоход юун хүнээс асуулт өөрийгөө тийм ичгэвтер байдалд оруулахгүй тул хэзэж асуух асуулт тусламж хүсэхгүй амьдрал юм гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгдүгээр биднээс энэ асуудалтыг биднээс заавал ганцаараа нүртүүлэх албагүй юм байна. Биднээс заавал энийг хамтаараа биднээс нийгмийн тийм нөхцөл үүсгээд биднээс өөртөө ойролцоо тийм мэдрэмжтэй байгаа хүмүүсийг олоод хамтдаа нүртүүлэх юм бол илүү амархан даван тулах боломжоо нөл ихсэн байна гэдгийг болохоор ойлгох хэрэгтэй. Дээрээс нь бусдаас тусламж хүсэх нь өөр ичгэвтер сул дорой шинж биш юм байна гэдэг өөрөө бас маш сайн ойлгох хэрэгтэй байгаа тийм. Баярлалаа ч бүгдийг бацаад ойлгоход хэлбэрхэн болгож өгсөнд. За тэгвэл ингээд энэ удаагийн дугаарыг дуусгах байлаа. За тэгээ нэлийн дэлгэрэнгүй ярьсан болов гэж найдаж байна. За тийм ер нь бол тийг одоо ингээд хэдүүлээд дуусгая. Тэгээд тэрээ та өөрсдөө ч гэсэн яраа нэгэн байдлаар иймэрхүү зүйл тохиолдож ирсэн бол эсвэл иймэрхүү хуваалцмаар зүйл байдаг бол мэдээж нээлттэй биднээсний комент хэсэгт болохоор хуваалцаарай. Тэгээд цаашдаа хэдүүлээ яраа нэгэн ивент зохиох ч юм уу хоорондоо холбогдоод бид та үргэлж санаж агаарай. Та энд ганцаараа тулгарх шаардлагагүй. Асуудал болгон үрд юм байдаггүй. Асуудлыг даван туулах боломж хүн болгонд байгаа. Энэ нь болохоор угаасаа даван туулах чаддгүй ингэж байхгүй хүн болгонд даван туулахад суралцах боломжтой гэдгийг ойлгож даван туулах чаддаг болно гэдэгт итгэх хэрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ та хэрвээ юм зүйл тохиолдож ирсэн бол эсвэл энэ зүйлээ тохиолдоод алдсан ч байж болно. Эсвэл давхар чадсан ч гэдэг тий. Та өөрсдөө түүхийг хуваалцаарай гэж хүсье комент хэсэгт. За тэгээд үүнийг дуустал өсгөж зүч хэлэх зүйл байна. Байхгүй бидний дугаарын доор сэтгэл бичсэн бүх хүмүүст хариулах хичээдэг. Доромжлолоос бусдад нь. Тэгэхээр бид нэр хамтдаа нэг community үүсгээд явах саналыг бол дахин дэмжмээр байна. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. За тэгээд дараагийн дугаар хүртэл уулзъя тэгээд баяртай. Одоогийн байдлаар хэрвээ та өөр ямар нэг асуулт байх юм бол мэдээж доор комент бичснээ үлдээгээрэй. Биднээс чадгаараа тэгээд хариулаад явна. Тэгэхээр энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Тэг хүртэл сонссон бүх сонсогчдоо баярлалаа. Тэгээд мэдээж чадвал лайк, subscribe тэгээд бүх сошиал медиа аюудыг дагаарай гэж хүсье. За баярлалаа.